저희 무슨 얘기 하나요? 저희 또 요리는 하는 건 뭐죠? За та нарт айгуугаа яг энэ гэрлийн гайхамшигыг үзүүлээ. За одоо миний урд нь шүү дээ яг нэг бөөрөнхий гэрэл гэдэг шүү дээ. За одоо шилээ зүүчгэр айгуугаа харагдана. Тэгээ бөөрөнхий гэрэл энэ байгаа. Тэгээ би эндээс дахиад хажуугаасаа энэ гэрлийг асаалаа арийнхаа. Энэ доороос нэг улаан тоётой гэрэл байгаа. Энэ дахиад гэрэл асаацсан байгаа. Тэгэхээр энэ хажууд нэг гэрэл байгаа. Шал өөр байгаа. Царайнд айгуугаа гэрэл нэмж байгаа. За ингээд Америкт хийж болох ажил дөрөв. Одоо өнөөдрийнхээ дугаартаа болохоор би юг ярвэя гэж бодсон бэ гэхээр нөгөө урд нь Uber ярьсан учраас одоо би машинтай одоо Uber чинь бол машинтай хийж болох ажил шүү дээ. Тэгэхээр өнөөдөр болохоор би юу ярия гэж бодсон бэ гэхээр юу байгаа. За лифт болохоор яг Uber-тэй адилхан гэсэн үг шүү дээ, тий. За тэгээд DoorDash, Instacart, тий. Одоо юм чи машинтай л бол эрэгтэй чи эмэгтэй чи хин хийж болох тэр ажлыг танилцуулъя гэж бодлоо. За би яг пандемик буюу яг 20 онд цар тахлын үеэр би юу хийжсэн? Instacart хийжсэн. Instacart гэдэг нь болохоор яадаг вэ гэхээр чи хүн ингэж чамд аппликейшн дээр ингээ гараад ирнэ тэдэн төрний үнэтэй юм байна гэдэг. Ерөнхийдөө Costco-гийн гадаа зогсвол айгу зүгээр эдэг юм үнэтэй дуудлага авдаг. Гэхдээ Costco-гийн айгу тийм том юмнууд авдаг. Амар том устэй ингээл Costco-гийн юмнууд чинь том байдаг болохоор за тэгэнгүүтээ ингээд нөгөө дэлгүүр ороод хүмүүсийн хүнсийн цуглуулж өгдөг ингээд яг ингээд аппликейшн дээр ингээд бичсэн байдаг те ингээл одоо ус аавн тоос аавн нойлын цаас аавн сүү аавн өндөг аавн гэл тэгэхээр бүр Америкт бүр өндөг сүү ус дуусч ирсэн штэ нойлын цаас дуусч ирсэн хүн болго мэдж байгаа ах те за тэгээд яг тэгээд гараад ирдэг тэгээд заримдаа болохоор аппликейшн дээр нөгөө нэг тэр дэлгүүрт нь дууссан байж бас болон тэр бараан тэгэхээр тэр хүн рүүгээ дорн явуулчихдаг одоо ингээд чиний захисан ус байхгүй байна. Тийм болохоор би арай өөр төрлийн ус очиж болох уу үнэн нь ойролцоо юм байна ч гэдэг юм уу те. Тэгээ бичгээр кастомерууд эргэж чамаг давхиад очиход гарын мөнгө өгөх магадлал чинь айгүй өндөр болдог. Ягаад тэр чи 10 захицсан байхад 9-ийг аваад ирэх юм бол тэр хүнд үнэхээр хэрэгтэйсэн байх хэцүү байдаг. Тэгээд дээрэс нь чамд ингээд кэшер болон тэ бэлэн мөнгөөр болон яг аппликейшн дээр чамд гарын мөнгө өгдөг. Энэ бас аягүй дайжгүй. Чи яг нэг гэрийнхээ ойрхон нөгөө том дэлгүүрүүтэй ингээд ойрхон ажилтдаг болохоор яадаг вэ гэхээр юу яадаг нөгөө машины чи майл ерөөсөө гүйдэг. Uber-ийн ихэд бол би 3 сард л минийх 10,000 майл явчихдаг гэсэн байхгүй. 10,000 майл чи хэдий 15,000 км юм уу те. Америкт дандаа майлаар явдаг болохоор километрээ бөөр мартчихжээ. Байнга л 1.6-аар үржүүл гэлдэг. За тэгээд майл амар гүйдэг, машины майл маш их гүйдэг. За тэгэнгүүт Instacart хийхээр одоо энэ хоол зөвлөлтөй ажил хийхээр майлных гүйдэггүй. Одоо хүн авахар чи бид нар чинь 50 майл, 100 майл, 10 мар, 20 майл гэл ингээд хүнээ авах гээд хүртэл ингээд 5-6 майл давхих жишээ нэ тэ. Хүнээ авах бол 10 км давхиж ийн гэсэн үг байхгүй. За тэгэхээр чинь энэ Instacart ч юм уу энэ хоол хөргөлтийн болохоор ингээд за хоол авдаг байлаа гэхэд одоо би жишээлбэл нэг хоолнд дуртай байлаа тэрийгээ бараг орой олгон ч юм уу 7 ногтой 2-3 иддэг байлаа гэхэд тэ одоо DoorDash байлаа гэхэд бас тийм хоолны газар чинь нэг гэртэйгээ л ойрхон хүмүүс захиалцдаг бас тэр нэг ариан дээрээ одоо шалгаа одоо жишээлбэл монголоор бол 3-4 дүүр хороол гэсэн үг шүү дээ 3-4 дүүр хороолт нэг айгүй гой хоолны газар байна тэр хоолны газараас 3-4 дүүр хороол хүмүүс л хоолоо захиалаад байхаар алаглаад нэг аппликейшныхаа юу үнгүү ингээд нөгөө хоол нь хөргөж өгдөг байхгүй яа гэхдээ хоолны тэр газар нь тэгээд тэр аппликейшн хоёр нь тэр жолоочод цалинжуулж байгаа учраас тэрнээсээ тэр юмнууд нь ингээ гарчдаг болохоор тэгээд энэ хоёр болохоор айгүй тийм дажгүй байдаг тэгээд дээрс нь одоо ингээд Uber-д бол хүн суугаа явна шүү дээ тэгэхэд бол энэ дээр бол ямар ч хүн сууж явахгүй чи өөрөө л хийн тэгэхээр чи ингээд дотроо өөрийгөө бас гоё хөгжүүлэх гоё хөгжүүлээд явах айгүй гоё өргөн боломжтой подкаст сонсч болж ном сонсож болж те өөртөө хэрэгтэй мэдээлэл авч болж гин тэгээд бүр ингээ бүглэрсэн байгаа тохиолдолд одоо Монгол руу ар гэрлэгээ уцаараа ирж болж гин те
айгуу тэгээд яг ингээд аппликейшн болохоор ингээд дуртай үедээ асаагаал те дуртай үедээ унтраачдаг. Одоо Монголоос хэнийг найзч ирлээ ч юм уу чамд ажиллагаалаа гэхэд аппликейшнаа унтраачхад те хинч чамаг ингээд за ингэ тэг гэдэг байхгүй ийм ажлын нэг жоохон сул тал нь юу байдаг вэ гэхээр ингээд хүн хэтэрхийх амрах гэдэг ингээл те за тэгж жагаад гарыг даа гэл тэгж жагаад яг мөнгө нь энэ дээр ирэл жоохон ингээд ирэхээр гарч ажилтдаг байхгүй. Үндсэн цалинтай ажиллал тэрэндээ заавал явна тех юутэй байдаг шүү дээ. Заримдаа болохоор яг ингээд хүснээр амарч байгаа нь бол айгуу гоё байдаг. Тэгээд би Америкт байгаа хүмүүс айгүйх ойлгож байна. Би чи 10 11 жил амьдэрсэн те ажилтсан болохоор бид нар маш их ядардаг. Тэгээд нөгөө бидэрт амралт гэж байхгүй. Одоо Монголд байгаа хүмүүс чийг наадмын дараа амраал хэвээр хөдөөгөөрөө зугаал явчихж байгаа хэвээр Америкт болохоор тэгдэггүй. Бид нар яг 1-2 хоног л амардаг. Ингээд за өөр стейт рүү те одоо Лас Вегас явлаа ч гэсэн бид нар 1-2 шөнө 3 өдөр ч юм уу те тэгээд явдаг. Тэгэл хэвээр тэнд очил хэвээр баярлж ингэж байгаа л ирээл ажиллаа хийхгүй болохгүй. За маргааш ажиллаа хийхгүй болохгүй шүү дээ гэл нэг тийм юутай. Амралтад яг ингэ бодогсон бол амралтаас ирээд дахиад нэг амарчаад гэртээ дахиад амарчаад амраад яваад ирнэ гэж чи бас аюух ядардаг, замдаа ядардаг те ингээд жоохон тухгүй бас ингээд хичнээн шоудаж маудал ингээд өчнөө юм болдог болохоор тийм болохоор амарч ирчээд бүр амарчаад бас ажил хийвэл айгу гоё идэг. Тэгэхээр ийм өөрийн дураараа ажилтдаг ажил яах вэ гэхээр бас айгу харьцангуй те ингээд нөгөө мөнгө хэрэгтэй болоод ирэхээр тулаад ингээд олон цаг ажилладаг болохоос босод үед болохоор чамд айгүй тийм сул чөлөөтэй тийм байдаг. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү ажил яадаг гэхээр чи нэг 7 хоног битүү ингээд те би Uber-ыг 12 цаг хийдэг байсантай адилхан чи нэг 8-аас 10 цаг ингээд тууштай хийгээд үзээрэй. Тэгэхээр ямар цагт нь хэдэн төгрөгийн дуудлага орж ирж гин те ямар цагт нь ингээд busy байгаад их мөнгө олж ийн гэдгийг чи өөрөө ерөнхийдөө бас гоё ханаа олоод авчдаг байгаа. Тэгэхээр энэ бас айгүй зүгээр тийм гоё ажлуудын нэг байгаа. За ийм ажлуудын дахиад даваа тал нь яадаг вэ гэхээр чам бичүүгээрд байхгүй. Гэхдээ чи жолооны үнэлгээтэй байх юм бол одоо ингээд жишээлбэл одоо би байна шүү дээ. Нэг эмэгтэй хүн Instacart хийх гээд тэгээ одоо Монголоос дөнгөж ирсэн 6 сарын визтэй ч юм уу зүгээр жишээ авч байгаа шүү за. Тийм байлаа гэж бодоход одоо би өөрийнхөө аппликейшнийг зарим хүмүүс ингээд түрээсэлдэг. Одоо сарын $300-400 өгөөд тэгээд нөгөө яг адилхан эмэгтэй хүндэл өгчөж байгаа нааз эмэгтэйчүүдийг эдэр чи ерөнхийдөө ялгадаггүй байхгүй. Тэгээд хоолын тэ ресторанаас навчрал гэрийнхэн дүүдэнд нь ямар ч асуудалгүй өгөөл ингээд тэгэл тавиад яваад хот ямар ч асуудал байхгүй. Гэхдээ одоо яг юм хөгжөөд заримдаа нөгөө аппликейшн ингээд шууд зураг авдаг ингээд байж байгаа л Uber-оос хүрэлтэгдэг байхгүй. Шууд зураг гарч чи одоо яг зургаа дар гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр чамаг мөн хэсгийг яг ингээд шалгаж байгаа. Ягаад тэгэхээр энэ хараар ажиллаж байгаа хүмүүс маш их байгааг ингээд мэдээд байгаа учраас Америкчууд хүртэл яг ухаантай тэрийг бас давхар шалгаад байгаа. Тэгээ яг одоо Трамп ерөнхийлөгч басандаа холбогдуулан хүмүүс бол одоо маш их мексикчүүд монголчууд те одоо маш их мексикчүүдийг ингээд нутгөрөнд буцааж ийн те иймэрхүү юм болж энэ болохоор одоо ингээд бас сая баахан өөр стейтэд чинь юу вэ? Жоржиогоос маш олон солонгосчуудыг бас ингээд ажиллаж яхад начаад тий зөвшөөрлөг байгаа хүмүүсийг ачаад явууллаа. Тэгээд энэс болоод бас хууль гарсан байгаа. Тэр хууль нь яах вэ гэхээр одоо ямар ч төрлийн арьстай хүн байсан одоо тий одоо хар байна уу, шар байна уу, Америк байна уу, юу байна тий Мексик байна уу, тий Латин Америк байна уу, хамаагүй араб байна уу тий ингээд бүгдийн бичвэрээр тэр шалгаад ингээд баримтлах хэрэгтэй болцоо. Тийм бүр хууль нь бүр батлагдсан байгаа. Тэгэхээр хүмүүсийг бас болгоомжтой байх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр бичиг баримтын бас айгүй тийм зөрчилгүй байвал зүгээр. Тэгэхээр бичиг баримтын зөрчил дээр хүнд баригдах юм дээр чинь хэлний асуудал айгүй хэрэг болдог тий хэрэг чи хэлтэй ингээд тий жоохон сэргэлэн байх юм бол эндээс гараа явчин тий ажиллах хэрэгтэй тийм байх юм бол чи яагаад байх юм байхгүй. Тэгээд ийм байна. Тэгээд дараагийн удаа болохоор яг ингээд хүмүүс айгүй их ингээд юу яаж байгаа 10 жилийн визтэй болон одоо тий дөнгөж ирсэн хүмүүс бас маш их холбогдож байгаа ямар ажил хийх үү яах вэ гэд дараагийн бичлэгээрээ энэ талаар хөргий. За тэгээд түр баяр таа. Миний өгсөн мэдээлэл бас жоохон хэрэгтэй байсан байх гэж бодож байна. Хүмүүс бас айгүй хэрэгтэй мэдээлэл ингээд тэгэхээр би бас дотор баярлаа гоё ингээд миний хийж байгаа юм хүнд хүрж байгаад би амар баяртай. Тэгээд би хүнд ерөнхийдөө бол айгүй тийм тус болох дуртай. Тэгээд намайг бас манай Илэгийн монголчууд бүр мэдэндээ маш олон хүмүүсийг ажилд оруулж ирсэн. Тэ ягаад тэгэхээр ингээл надад тийм хүн хэрэгтэй ингээл тэгэхээр би зүгээр зар тавиал өчтдөг гэсэн. Тэгэл зар тавингоо сүулдэ бүр хүмүүс уцтаад за чамд ямар ажил байна гэд одоо би баг ийм ажлын агентлаг байгуулалт юм л гэж бодож байгаа. Агентлаг биш би пэйж утасны гэж бодож байгаа. Тэгэхээр ийм компани захирлууд хэрэгтэй одоо би ийм ажилтны хэрэгтэй ингэж хэлнэ. Монголоос ирсэн ажилчид надад ийм ажилтны хэрэгтэй ингэж хэлнэ. Энэ дундаас нь би хооронд нь гоё холбож өгөө гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр
ямар ч монгол хүн гэсэн те гадаад ирээд бас нэг галуу шууны мах идээд те одоо ахиухан доллар мөнгө хийгээд явах юм бол хийндэл хэрэгтэй те. Тийм болохоор энэ тал дээр илүү их гоё төвлөрч бас ажилланаа. Тэгээд би бас гоё топ коучийн Нара Томсон багшийнхаа топ коучing академик төгссөн мэргэжлийн коуч байгаа. Надаас бас коучинг аваарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай. Амжилт.